Эцэг эх болон сургууль хүмүүжүүлэгч багшийнхаа хайр халамжинд торнож байгаа хүүхдүүд улсынхаа түүхэн үеийн талаарх мэдээллийг үзэж байгаа хичээлээрээ дамжуулан мэдлэг олж авч байна. Харин харж хандах хүнгүй, орон гэргүй, эсвэл амьдралын боломжоос доогуураасаа болоод сургуулиасаа завсардсан хүүхдүүд гудамжинд лаацтун траншенд хоноглож байгаа хүүхдүүдэд энэ өдрийн түүхэн утга учирыг таних мэдэх нь бүхэл хорвоогийн бор өдрийг арай ядан өнгөрөөж явна. Тиймээс тэдэнд түүхэн онцгийн учир холбогдлыг таниулан заахаар зарим байгууллага энэ өдөр сайн санааны аяныг зохион байгуулсан юм. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нийслэлийн 3 дүүргийн 100 гаруй хүүхдэд ус тунхагласан гэж ямар өдрийг хилээд байгааг таниулах мэдээлэл өгч өвлийн хүйтэн олон өдрийн нэгэнд ч гэсэн халуун хоологч тэднийг баярлууллаа. Яагаад заавал өнөөдөр миний дүнэртийн буйны ажиллагаа зохион байгуулж ийн гэж бодож байна юу? Ястаа мэдгүй юм. Ус тунгасны баярын өдөр юм. Тэр мөрөөр сайн мэдгүй ч ямар ч ус тунгасны хэрэгтэй л. Хойд давтай тэгээ хойд ав маань зоц нүдүүлдэг. Гэхдээ сургууль явуулдаггүй. Тэгэхээр би грэстэй митинг 17 настай. Сургууль явдаггүй. Яагаад явдаггүй? Аав ээж байгаа юм энд гэр орон. Ээж байгаа аав хойд давтай. Гэртээ байдаг юм уу чи? Гэртээ амьдардаг юм уу? Яагаад миний дүгээрээс яваад идэх юм? Хойд авслаа. Тэгээ гадуур хаа урах уу? Фотолорлондоо хөвчлээ. Хагас болон бүтэн орон гэргүй нэн ядуу гэд тухайн дүүргийнхээ цагдаагийн хилтэст бүртгэлтэй 100 гаруй хүүхдүүдийг энд авчирчээ. Улс тунгасны баярын өдөр тохиолдуулсан. За манай энэ улс орны ирээдүй болсон тий хойч улсын хүүхдүүдтэй бас энэ өдөр маань одоо ямар өдөр юм бэ гэдгийг танилцуулах. Өдөр ч гэсэн бас ингээд нийтээ хамтдаа болсон гэж байгаа нэг тийм өдрийн хоол идэх тийм арга хэмжээг зохион байгуулж байгаа. Халуун байшинд тоглолт үзэх гээд зугаагаа гаргаж байгаа томчуулын машиныг хэдэн төгрөгөөр өвлийн хүйтэнд хар зогсоод хариуд нь хөлс авч түүгээрээ орой гэртээ талах бав аваад гардаг олон хүүхдүүд өнөөдөр энд цуглжээ. 85 жилийн өмнөх өдөр юу болж байсныг тэд мэдэхгүй ч тусгаар улс гэж байхын утга учирыг хүүхдүүд эрх чөлөөтэй өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрахыг хэлнэ гэж ойлгож байгаа юм а.